Сонсогч та бүхэндээ энэхүү өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдрийн дугаарт маань Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн Ахмад Сүхчулуун оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За танд ч энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн бид хоёрын ярилцах сэдэв болохоор утаа тамхи болон электрон тамхины хор үнүүлийн талаар ярилцсанаа. За ерөнхийдөө та өөрөө тамхи татдгүй, энэ тамхины хэрэглээний талаар мэдхүү, энэ талаар нэг сайхан ярьж өгөөч. За би өөрөө л огт тамхи татж үзээгүй хүн байгаа. За мэдээж ямарваа нэг хор туршилт бол хүний өссөн орчин нөлөөлдөг гэж би боддог. За тэр ч утгаараа миний аав Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дуурайгийн малчин Цэрэн Балтын Батчааргал гэж хүн байдаг. Аав маань ерөөсөө бас тамхи татж үзээгүй тийм хүн байдаг. За хүний орчин ерөөсөө хамгийн түрүүнд гол нөлөөлдгөө гэж үздэг. За тэр ч бодохоо ингээд хажуугаар гудамжинд явж байхад ингээд зөрсөн хүний үнэр нь ерөөсөө тамхи татдаг хүний үнэ андчгүй байдаг шүү дээ. Шууд мэдэгддэг. Хүмүүс л өөрсдөө л тэр үнрээ тамхи татдаг хүмүүс л мэддэггүй байх гэж бодож байгаа л да. За ерөнхийдөө энэ тамхины хор хөнөөлийн талаар бол хүн болгол мэддэг. Тамхины хор хөнөөлийн талаар дэлгүүрүүдээр зарж байгаа бүх тамхин дээр байдаг шүү дээ. Ургийн гажиг үүсгэн, шүд чарлуулна, уушгины хор давдар үүсгэн гэдэг зүйлс байдаг. Энийг мэддэг хэрнээ бид нар татаад байдаг. Та энэ тамхины хор хөнөөлийн талаар мэдээллийг хаанаас олж авсан бэ? За тамхи л мэдээж хүний бид асар их хор үрчигтэй гэдгийг хүн болго мэдж байгаа. За тамхинд агуулгаж байгаа тэр нөгөө никотин гэдэг дамтуулагч бодис байгаад байгаа. Тэр маань өөрөө хүнийг тархинд таатай мэдрэмж төрүүлж тэгээ дахин юм хэрэглэх хүслийг төрүүлж байдгаараа хүмүүсийн тамхинаас гарч чадахгүй ингээд тамхиндаа ингээд донтоод яваад идэг юм асуудал байгаад байгаа. За мөн тамхи татнаад амьсгалын зам зүрх судасны өвчин хүний дархлааны систем байнга ингэж эрсдэл орж идэг. За олон төрлийн цаалаад хор давдар үүсэх эрсдлийг бий болгож байдаг гэж үздэг. За электрон тамхи гэдгийг та мэдхүү, энэ талаар өөрийнхөө бодлыг яриач. За электрон тамхи бол никотин болон амт оруулагч тийм ээ. Үнэр агуулсан байдаг. За энэ нь өөрөө нөгөө хүний анхаарлыг татхууц тийм үтстэй үйлдвэрлэсэн төхөөрөмж үүдэж болно. За никотин сэтгэл зүйн болон бие махбодын хамаарал үүсгэж тархины хөгжлийг удаашруулж ой дутаалтанд сөргөр нөлөөлж зүрх судасны өвчлөл үүсгдэг байдаг. За хүмүүс нөгөө ихэнхдээ зарим хүмүүс л электрон тамхи татснараа утаа тамхинаас гарна гэж үзээд электрон тамхиг сонгож хэрэглэдэг боловч яг эцсийн үр дүндээ бол хоёр төрлийн тамхины хамааралтай болцсон байдаг. Тийм тохиолдлууд амьдрал дээр зөндөө байна. За ерөнхийдөө тамхинаас хэрхэн гарах вэ? Гарах арга байдгүй. Энэ талаар тэгвэл та сонсогчтой хуваалцаач. За тамхинаас миний бодлоор бол тамхинаас гарахад хэцүү мэт санагдаж байгаа боловч бас зөв нөгөө арга туршлагыг олж авч чадах юм бол гарч болно гэж үзэж байгаа. За мэдээж тамхи татах шалтгаан хамгийн түрүүнд хүн тодорхойлох ёстой тийм. Ягаад тамхи татдгийг, яг тамхи танд яг юу өгдөг вэ? Тамхи таны эрүүл мэнд санхүү хэрхэн нөлөөлж байгаа гэдгийг ихлээр тодорхойлох нь чухал байх гэж бодож байна. За тэгээд мэдээж тамхинаас гаргах цаг хугацаа гэдэг юм уу тийм. Яг тэр тодорхойлж. За төднөөс эхлээд би ингээд тамхи татахгүй. Одоо ингээд өөртөө амлаж байна гэдэг ингээд тамхиа багасгаа татгаа болоод ингээд явах хэрэгтэй. За мөн тамхиа өдөрт хоногт гэдэг юм уу 2-1 хаац тамхи авдаг байсан бол тэр мөнгөө хоримтлуулад за тэгээд тодорхой хугацааны дараа эргэж харахад хэдэн төгрөг хоримтлагдж байна. За тэр мөнгөөр харин өөртөө хэрэгцээтэй бусад юу байдгийг те бараа зүйл өөртөө дуртай юм авах ч юм уу. Тэгснээр хүн өөрөө урамшиж ингээд цаашдаа тамхинаас гарахад маш их дэлгэц болно гэж үзэж байгаа. За ерөнхийдөө тамхи шинэ манай гам бол тавлаа л да. Тэгээд юу гэдгийг манай гэрээс би тамхи татдаг байлаа гэж бодоход эртээ тамхи татхад надаас гадна манай гэр бүлийн бусад гишүүд дам тамхитал буюу тий хордож байгаа байхгүй юу. Тиймээс энэ тамхины хор нөлөө нь ганцхан тамхи татж байгаа хүндээч бас эргэн тойронд байгаа гэр бүлийнхэнтэй хүртэл нөлөөлдөг нь бас сөрөг тал юм байна гэж би ойлголоо. Тэгээд энэ тамхинаас гарахад миний интернетээс олж уншиж ирсэн мэдээлэлээр болонгууд юу гэж байсан. Спираль тавиулах, тамхинаас гаргадаг бох, тамхи орлуулагч гэх мэт янз бүрийн аргууд байсан. Гэтэ яг миний бодлоор бол тамхинаас гарахын тулд яг өөрөө сэтгэл зүгөө удирдах, өөрөө тэр тамхи татах тэр хүслээ дарж чадах юм бол яг өөрөө тий
гарч чадвал илүү аюулгүй, илүү одоо найдвартай болов уу гэж бодож байна. Та энэ талаараа өөрийнхөө бодлыг хуваалцаач. За тийм мэдээж тамхинаас гарахаар одоо шийдсэн хүн бол хамгийн түрүүнд нөгөө тамхи татж байгаа гэдэг юм орчноос нь холдох хэвээр. Одоо ингэ яваад ороход найз нөхдөж тамхи татж байвал түр гарах ч юм уу те. За тэгээд яг одоо ингээ гэртээ ч юм ажил дээрээ сууж байгаа үед тамхи татах сэтэл төрөх юм бол өөр үйлдэл одоо хийх эрмэлзэх хэрэгтэй. Мэдээж өөрийнхөө одоо тэр дотоод мэдрэмж сэтгэлийн хөдлөлийг удирдах нь чухал байгаа. За нэгэнт одоо тамхины талаараа ярьж байгаа тамхины хэлтийн тухай хуулийн талаар танаас ганц нэг асуулт асууя л да. Сургууль одоо миний ойлголтоор бол сургууль цэцэрлэг одоо хүүхдийн одоо орчинд одоо юу гэдгийг 50 м орчинд тамхи татах юм бол одоо мөнгө торгуул байдаг гэж сонсч ирсэн. За мөн одоо үйлчлэгээний газрууд дотор шууд тамхи асаагаа татах юм бол мөн торгуул байдаг гэж би ойлгосон. Тэгэхээр энийг бид нар болохгүй гэж бодоод байдаг л дээ. Энэ хуулиндаа ерөнхийдөө одоо ямархуу заалт байдаг юм бол ер нь хэдэн настай хүн одоо шинэ тамхи зарж болохыг ч гэдэг юм уу те. Сургууль цэцэрлэгээс хэдэн метрийн зайд тамхи одоо зарахыг зөвшөөрдөг ч гэдэг юм. Энэ талаар мэдээлэл өгөөч та. За Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн зүйл тамхины ялтын тухай хууль зөрчих гэсэн заалт орсон байгаа. За тамхиг сургууль цэцэрлэг сургууль татвар байрнаас 500 м-ийн худалдан борлуулахыг зөвшөөрсөн байдаг. За хувь хүн одоо тамхиг хоригдсан газарт тийм ээ татсан бол 50 гэж буюу 50,000 төгрөг торгох хуулийн заалт байгаа. За 500 м-ээс отогш одоо утаа тамхи худалдан борлуулсан тохиолдолд хүнийг 301-тэй тэмцээн төгрөгөөр хуулийн этгээдийг 3,000-тэй хэмжээний төгрөгөөр торгох юм зохицуулалт байдаг. За ингээд тамхины хэлтийн тухай хууль болон тамхины хор хөнөөл за утаа тамхи болон электрон тамхины хор хөнөөлийн талаар бид үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн Ахмад Сүхчүүлүүн танд баярлалаа. Танд ажилд амжилт хүсье. За танд болон танай нэвтрүүлгийн хамтлагаас баярлалаа. Амжилт хүсье.